За өдрийн мэнд. За Юу юм бэ? энэ лайв явуулж байгаа юм. За та бас энэ аяныг бас анхлан бас уриалсан хүний нэг тий. Тэг өнөөдөр манай энэ олон нийтийн радио телевизийн нэвтрүүлж байгаа шууд нэвтрүүлэлд оролцохоор ирсэн байна. Сэтгэлээсээ Охмогч ажиллаж шүү дээ. шууд явж шүү. Тий. Гэхдээ үнэхээр гайхалтай. Дотор шүү дээ. Би сая бүр орж ирээд бүр одоо гайхаад энэ шоубаг дагуулад тайлбарлуулаа яриа явууч. Одоо ингээд лого гэхэд сая таар ярьлаа шүү дээ. Ямар гоё лого одоо яг тийм агуулга нэ. агуулга нь одоо гайхалтай шүү дээ. Түүнээс гадна энэ маш олон хүмүүс сэтгэлээр авч. Одоо нэг хэсэг нь ханд өгч юм. Яг энд ажиллаж байгаа хүмүүс их ч яг жинхэнэ сэтгэлээр ажиллаж шүү дээ. Амралтын өдөр гэр орноо ихчээр энд ирээд ингээд үйлдэж юм. Хүйтэнд гаднаас сая орж ирэхэд бөмбөр ингээд тэрсэн. Гүйж байгаа санахчууд. Тэгээ айгүй сэтгэл хөдлөлөө. За ингээд Монгол телевизийн бас баярлалаа гэж хэлье. Энийг зохион байгуулж анх сэтгсэн Чукад авс баярлалаа гэж хэлье. Хүн би л одоо өдний наслахад сэтгэл хөдлөлж байсан тийм үед бол зөндөл байж таараа. Гэхдээ энэ одоо Монголынхон малчдыг ингэж ядарч үдэрч яах вэ? Энэ олон монголчууд нэгдээд ийм гоё юм зохион байгуулна гэдэг юутай одоо гайхалтай. Одоо юм сэтгэл хөдлөх юм ч одоо бүр ингээд огшоол ингээд би ардсгээ нөгөө хурдан бол харахад яадаг вэ гэдэг шиг юм болоод байна. За энэ бол гайхалтай. Тэгээд бүх хүмүүстээ бас бүх малчдаа тайван амгалан байгаарай. Мэдээж чи хэрэг нөгөө үг байж үйл хичнээн үүмэрлээч сэтгэл юуны альсаар л даа их гоё юм байдаг. Хэнцэг нөгөө Тэнгэрийн муухай арилдаг юм тэгээд үгүй шүү дээ. Энэ төр зүрийн одоо энэ байгалийн үйл явдлыг тэсэд өнгөрч байгаа малчдаа бас баярлалаа гэж. Эд хөрөнгийн одоо мал ахуй хоригдсон байсан энэ зүйл бол яах вэ? Хүн эрүүл байхад одоо болно. Мал үлддэг амт чинь үрждэг амтэн. Тийм учраас ингээд монголчууд бүгдээрээ нэгдээд хамтдаа ингээд туулах гэж үзэж байгаа учраас манай малчид бол тайван амгалан маш гоё одоо өнгөрөөд хичээгээрэй гэж шийдээ. За. Ингээд эхнээсээ уран бүтээлчд маань орж ирж байна.